За баярлалаа та бүхэндээ. Ингээд нэр дэвшигчийнхаа сан сэтгэгдлийг сонсъё. Таныг микрофон дээр урьж байна. За сайн бацгаана уу? Энэ оройн мэндийг та бүхэндээ хүргэе. Өнөөдөр сонгуулийн их ажил эхлээд байгаа үед иргэд сонгогчтойгоо уулзаж намынхаа мөрийн хөтөлбөр өөрийнхөө хийж бүтээсэн ажил мөн цаашид альва бидний өмнө тулгараад байгаа асуудлаар хэрхэн яаж ажиллах талаар иргэдийнхээ асуултад хариулаад явж байна. Өнөөдөр бидний урилгыг хүлээн аваад цаг заваа гаргаад амралтынхаа цагаас хугацлаад бидэнтэй цаг заваа өнгөрүүлж байгаа та бүхэндээ талархал илэрхийлье. Юуны төрөв. Монгол Ардын намаас энэ удаагийн улсын их хурал өнөөдөр гэхдээ шинээр үүсэн бий болоод байгаа нөхцөл байдал, шин шийдэл, шин үзэл бодол, шин хүмүүс, шин эрч хүчийг шаардж байгаа гэдэгт та бүхэн маань бас санал нийлэх бахаа гэж бодож байна. Ийм ч учраас улсын их хурлын энэ хариуцлагатай шин сонгуулийн хуулиар явагдах сонгуульд эдийн засгийн эрчтэй өсөлтийг үргэлжлүүлэх, эхлүүлсэн байгаа ажлаа дуусгах ажил биднийг итгэл хүлээлгээд томилж байна. Бид энэхүү томилгоо, энэхүү илгээлтийг нэр төрийн хэрэг гэж үзэхээс гадна асар их том хариуцлага үүрэг юм аа гэж хүлээж авч та бүхнийхээ итгэл мөн одоо манай сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байгаа хүмүүсийн зүтгэлийг бид үнэ шударга байдлаар ажиллаж ард иргэдийнхээ дуу хоолой нь болж өнөөдөр энэ уулзалтын үеэр гаргах саналуудыг ард түмний захиалгыг улс төрийн эрх баригч хүчин болоод улс орны хөгжлийн чиглэлд тусах болно гэдгийг хэлмээр байна. Гонгоргоодоо би баярлалаа. Яагаад вэ гэхээр өнөөдөр хүн бүхнийг бас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зоогоод байгаа олон асуудлуудыг миний тухай бичиж байна. Нэг талаасаа би олзуурхаад байгаа юм хийгээд байгаа юм байна. Хүмүүсийн анхаарал тусаад байгаа юм байна. Сайн талаас нь бичиж байна. Гэхдээ тэрнээсээ илүүтэй алдаж далийг ишгсэн зүйлүүдээ маань айгүй том томруулдаг шил тавьчихж хагаад сайхан бичиж өгч байгаа. Өнөөдөр хас банкны тухай ярьлаа. Намайг хасын хуйгаа гэдэг. Сүүлдээ талах хуйгаа болгосон. Тэр тухай та бүгдээрээ дуулсан байгаа. Улс төрийн энэ том сонгуулийг явуулаад ирэхлээр өрсөлдөөн эрчимжээд асар их хар PR гүтгэлгийг бол миний өдөрс шийдсэн. Банкнд байхад бол сайхан байсан. Хэн нэгэн намайг оролдодгүй, бүгд хурж ирж зээл бүтээй, ажилт хүн үгүй. Одоо энийг ингээд хийж тэгээд хийж гэдэг сайхан найзууд аль намын нөхдүүд маань тийм байдаг байсан. Тэр үед бол сайхнаарч бичүүлж байсан. Ард иргэдийнхээ талархлыг хүлээж авч хайрыг нь би дааж ажилласан болоо гэж бодож байна. Өнөөдөр сая төгрөгийн эхний ээлжийг хүнд хэцүү байгаа ч гэсэн бид дангаараа өргөдүүлж өгч та бүхний гал дээр тавьсан юм шүү. Дараагийн 666 мянган төгрөгийг мөн өгөхийн тулд сангийн яамны нийт хамт олон өдөр шөнөгүй нойр олгүй ажиллаж байгаа. Мөнгийг бол би дургуулдгүй. Надаас үл хамаарах шалтгаанаар бий болсон нөхцөл байдал дээр дөрөөлөд улс төрийн ашиг хонжоо хайж байгаа нөхдүүдтэй би зүгээр Монгол хүн амны бэлгээр байд юм шүү. Амны бэлгээс аштын бэлэг байд юм шүү. Миний өвчтөө хүүхдийг бити татан оролцуулаач энэ асуудал. Манай хүүхэд мангар төрөөгүй юм, эргүү төрөөгүй юм, өвчтөө төрөөгүй юм. Тийм болгосон юм. 15 нас хүрлээ зоглолоо. Өнөөдөр ганц ч найзтай болж үзээгүй, өрөөнөөсөө гарч үзээгүй, тийм хүүхэд байж байгаа. Над дээр байдаг юм. Би эхнэр хүүхэдтэй хүн олон бүрийн асуудал тохиолдно. Энийн бүхнийг өнөөдөр интернетээр, зурагтаар хүүхдээ маань оруулж байгаад ингээд
ярихад бол надад хүн хэцүү байдаг. Гэхдээ би хинээс хизээж өөрийнхөө асуудлыг шийдвэрлэхийн төлөө өргөж бариад гүйж байгаагүй. Тэрийг давхиж байсан. Өнөөдөр энийг ашигласны хэрэггүй гэж захимаар байна. Би даравч навтай, боловч бултай ард иргэдийн төлөө шударга дуу хоолой болоод явнаа. Баярлалаа. Маш их баярлалаа. Монгол Ардын намаас Улсын их хурлын сонгуулийн 23 дугаар тойрогт Сүхбаатар дүүргээс нэр дэвшигч Чулууны ган хуйг Цэдэн балын цогцолмаа нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 13 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Батцүхийн Баяр Магнаа нарын иргэн сонгогчдойгоо их уулзалтанд хүрсэн ирсэн Сүхбаатар дүүргийн 3-4 5 дугаар хорооны оршин суугчид та бүхэндээ баярлалаа. Эрхэм нэр дэвшигчдийнхээ сонгуулийн ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Хастаж бороотоос бид нар энэ иргэдтэйгээ уулзах ажлаа өргөжлүүлнэ. Уушуугаар муу мухаар тааж бид нар ариун шударгаар тэмцэх болоо. Баярлалаа та бүхэндээ. Амжилт хүсье.